За 8 дугаар сарын 3-ны өдөр байна. Өсгөл далайн ирэг дээр ирчээд байж энэ да. За нар гараад юм сайхан. Сая одоо өсгөл далай жаа шомбог шивт. За ийш нэг юм байгаль маяг сайхан байна дөө. Иргийнхаа наад хэсгээр бол ер нь нилээ хүүт юм байна. Сая нилээ шомбсон. За одоо та нар далайн жимбийг сонсоор. Ер нь нилээ өсгөл далай чи нэг одоо цэвэр тунгалгаар албартай. Тэгээ ингээ захаар бол ерөнхийдөө ингээ чулуунууд нь ер нь харагдаж байна дөө. За өсгөл далайд ч нуурч хоёр арал байдаг. Тэр цаана харагдаж байгаа нэг арал баг шиг. За амрагчид бол ер нь ингээд гадаадын дотоодын хүмүүс бол ингээд далайн нуур иргээр бол ер нь бас их кампэд байна. За зарим нь одоо худалдаач байдаг юм байна. Байгаль маяг бол ер нь сайхан байна дөө. Жохон шумуул ихтэй болоо шумуул хазаад багш. Нэс өөр одоо нэг тийм юм алгадаа. За ер нь ангамтын шуул. Наа. Нана мосорга. За манай машин үт юм байна. Тэг энэ гой газар нэрсэн байна уу? Иш олор ингээл захна харагдахгүй шүү дээ. Хайрхан дээр явж чадахгүй нэг л эвгүй л явж байна. Цосны хэргэл цайжирж байгаа юм л. Сайш бол байгаль сайхан юм аа. Бид ч бараг ер нь хатгал сумаас наашаа бараг 50 км явж иж энэ хэсэг дээр ирсэн. Хатгал сумаас 20 км-ийн энэ өсгөл туур гэдэг аялал жуулчлалын бааз байна. За тэндээс наашаа 30 км яваад энэ дохоо дээр ирээд байна. За манай явж байгаа хүмүүсийн навтаг байж байна. Моциклтэй жуулчт молчтой сонголыг би шинаа нэрч ирсэн. Яа нэг юм шүү дээ.